Барби үзснээс хойш юм болчихдог шүү дээ. I can гэдэг. I can. Barbie, let's go party. Үгүй миний ярьж Барби шиг болсон ч. Тэгсээ. За энэ удаагийн дугаар манах кафе галереас үргэлжлэж байна. Харж байгаас тийм хайгуур муур. Жамаг дөрж байгаа ярьцгаая. Жамалдар шашлан чинь баян өнгөр юм их тий. Баян. Их ч бас баян өнгөр яа. Баян өнгөрийн гівжний хаан одоо нарийн чи 20 жил ажиллажсэн тий. 2 ч гэж тэгээд уг нь байгаа л гэсэн. Гэтэ би байхгүй л байгаа. Байгаа л гэж над руу уцаар ярьсан. Хичээл нарийн сайн мэд юм байна. Би ч одоо дивжин нарийн бичих ихтэй юу их вэ? Тэгээд тэд нар дунд чинь гал мал дээр нь очивол бас юу их вэ гэж хүмүүс буруугаар ойлгож байгаа. Энэ амны алдаанаас болж их хэл амд ор шүү. Нэр хонгор нутагт нөгөө Баянгор аймагчин 2 дивжтэй. Ер нь баг 3 хуваагдсан. Одоо 3 болж байна да. Тийм. Аймгийн төв дээр Баасан хот арслан нэг хэсэг хүүхдүүд авч гараад. Гэтэ ер нь яг нэг Улаанбаатар руу ирж ч юм уу энд нэгдсэн бэлтгэл хийж чадахгүй хүмүүс нь жил болгон аймаг дээр бас гарсан тохиолдол байдаг л та. Тэгээд Албасаар бол их богд дэвж хонгор нутаг гэдээ байгаа. Тэгээ хонгор нутаг дэвжийн Лекс ерөнхийлөгч Жинко Ботлохын анх санаачилж байсан дэвжээ. Тэгээд Дэлхий дүүрэн хэмэртэнэ хонгор нутгийн өвчүүдээ тэр дэвжээний нэртэй явж байгаа сүүлд бараг 12 оны 16 оны сонгуулиас хойш төлөх богд дэвжээ гэж хуваагдаад баталд гарцгаа аваад тэгээд бөөндөө их богд гэж явж хагаад Торгон зогны ширээс атгаж нинхээд ирсэн тоон багцаа Орхон заяаг унаж төрсөн хонгорыг хөө хонгорыг яг 19 оны намраас юм уу 18 оны намраас юм уу хонгор нутаг гэж хуваагдаад тэгээ тэрнээс хойш шинэ цолтонгууд зөндөө гарсан 17 оны авраас юм байна. Тэгээд аймгийн цолтон бараг 10 гаруй жилийн дараа Баянгороос аймгийн цолтон шинээр төрсөн. Тэгээд дээрэс нь дахиад Баянгор улсын цолтонгууд 2 шинэ улсын цолтон төрсөн. Тэгээд нэг цэргийн арслан төрсөн нь Жамбалдарч. Энэ жил бас айгу шуугантай хүчүүдийн нэгээр тодорлоо шүү дээ. Эмээл дээрэн дэрүүлж дэрэгдээ шулгнуулж өсгсөн аавын эр бүр харцаг минь. За ингэнгүүт нь энэ ер нь шуудаг тавиад задарлаа л гэж бодсон юм байна л да хоёр шуудаг яг гоо тийм үү. Нилээ хил амдаа. Тийм. Хил амч явах уу? Сайхан сенсацлаа. Тийм. Тийм ууртай тий. Сенсац ихтэй ялаа. Хүмүүст бас тэрүүгээр их танигдсан баг. Одоо хүмүүс бол мэддэг болсон бах уу? Тийм. Ойлд өгөх. Тэгэхгүй тий. Би бол тэгж л мэдчихэж шүү. Харин тий хүмүүс ер нь ойлд Тийм л. За хэдэнээс барилдаж эхлэв дээ. Тэр минь за одоо 11 жил барилдаж байгаа гэхээр чи хэдэн оноос юм? Гэс бодорой. Тийм. 11 жил барилж байгаа. Барилдахаасаа өмнө ер нь бол зүгээр л ажил төрөл хийгээл тэгэл явж идэг гэсэн. Манайхан ч одоо нөгөө юу ихтэй уул уурхай ихтэй
тэгээд нөгөө нэг гар аргаар алталбарлах юу чин айгу их явдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэр үед нэг тиймэрхүү ажил хийдэг гэсэн юм шүү лээ. Тэгээ ер нь бол өөрөө яг игэл бор амьдралаас гарч ирсэн. Бүхий спорт руу ороод 11 жил болж байгаа. Одоо хүн ааштай 13 Тийм. 14. Хүн чи Дарханбаатар гэдэг. Тэр чинь аавгаа дагаж айгүй олон жил явсан. Ер нь л баг мэдээ орсон цагаас л аавтайгаа л бүхний гал мал дээр л бийждэг гэсэн үг таахгүй. 10 сарын 20 хүртэл эсчилдэг. Хүмүүсээ байгаль дэлхий хуш модоо хайрцаа. Тэгээ энэ жил зэрэг хүүгээсээ олж л уйлал, хүүн уйлал тэгэл Шартай тий. тий нэлээд сенсац төртөг шиг боллоо шүү дээ. Даавда их найдлага тавьсан лсэн баг л та. Тэгэл Ер нь тэгээ аймаг цэргийн цолтой бөхчүүд чинь улсын наадмын босго алах гэж л ер нь тэгэл жил болгон бэлтгэлээ ээж үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхдийн хувьд л одоо нэг аавынхаа хөлс бүх юмыг л харж зовж байгаа, зүдэрч байгаа бүх юмыг харж байгаа, хичээж байгааг нь харж байгаа болохоор тэгэл ямар шаарлахсан юм шүү. хөрхөн бондор зав. Тинер чиг шартай тэгээд нутг руугаа очиод хутаг үстэй. Тий. Хоёлаа дөрүүлдэг чинь нутг руу штэ. Энэ жил нөгөө Баянгарын За нөгөө үүлж байсан хүүчин ингээд дөрүүллээ дээ. нэлээд олон сумын 100 жилийн болсон. Тэгээ тэрний хоёр дээр нь хүрээ марл Эрдэнэ цогтгийн хоёр сумын дээр очиод бүр хоёулаа төрүүлсэн мөлий аав хоёр. Аавд нэг юм бодогдчихтэй. Илүү их хичээх хэрэгтэй байгаа нэгсэн байна л да. Тэр унсан тэгээд зэрэгжил бүр илүү сайн орж хаад тий. Амжилт ахаа яг жил улсын цалины нарийнаар олсон юм. Тэгээ бөхчүүдийн чинь одоо нөгөө жамбаач гэлтгүй ер нь яг ингээд өөрөөрөө хичээгээд байралтаад тэгээ бөхчүүдийн чинь ар гэр амьдрал бүх юм үлдчихэж байгаа шүү дээ ер нь. Тэгээд боломжтой ч хүмүүс байна, боломжгүй ч хүмүүс байна. Тэгээ яг тэрэн дээр хамгийн их ивент тэгж тусалж байгаа хүмүүс бол ер нь тэгэл одоо бүхий амжилтанд бас нэлээд сайн нөлөөлдөг. Тэгээд жамбааг бол Баян мөнх гэд яг нутгийнх нь ах айгуу сайн дэмждэг. Бүр өөрөө тэгж ярьдаг юм бүр хинч биш байхаас нь эхлээд дэмжээд гэ. Тэгээд яг нэг хэсэг биеийн өвдөд тэр ахын жоохон боломжгүй болоод яг яваагүй мөлий дэмжээгүй мөлий. Тэрнээс биш яг компани дээр нь бүр цалинжиж байж байгаа. Тэгээд гэтээ бас орохгүй одоо тэгэл уурга витамины мөнгө нэтэр боломжтой үед ер нь бол байнга өгдөг. Одоо Баянахаас өөр хүн байхгүй дээ гэтгийгчсэн. Тэгэхээр тэр ахтнаас баяр хүргье. Баярлаа. Баяр хүргэн ч штэ. Баярлаа. Бас ирээдүйдээ бүхийг бас олон жил дэмжин гэдэг чинь бас тий. Хинч биш байхаас нь тэгээ 11 жил гэхэр чинь тэгэл бас тэр чинь хүний сэтгэл байгаас. Та одоо тэгэл ойрхон манд улсын цол энэ жил жоохон ухаарсан баха. Юун дээр алдав гэ тий. Золбоо арцгын найран дээр нэг хөдөө нэг муудалцсан гэсэн тэрний талаар та сонссон байна уу? Тэр чинь нөгөө нэг манай аймгийн Сэрод гэдэг начин байхгүй юу? Улсын начин. Тэгээ бөхчүүд чи яхаа нөгөө Ирэмбэрээ бас ингээд хөөрхөн нэг ахархах юм бэ штэ тий. Тэгээ тэр чинь одоо барилдахаа болцсон штэ. Тэгээд яхаа тэр үедээ аль нь жоохон халтсан байсан. Тэгээл мань өнрөө жоохон томорсон юм шиг байна. Тэгэнгүүт нь диско одоо тийм байхгүй баха гэл. Тэгээд юу яасан юм шиг.
барьж аваад нэг зогс юм уу яасан тийм л юм болсон юм шиг. Ямарсан маргалцсан юм шиг. Тэгээ нөгөөх нь цагтаад өгөөд жамбаачин баг 7-8 сар байцаагцсан гэж ярьдээ шүү. Одоо учраа болсон гэхээр Тийм тэгээд одоо тэгэл 7-8 сард хүнийг нэг адгийн зарга 10 хоногтай гэж тэгэл онцон юм болоогүй ч гэсэн тэгээ байцаагдал бас хэцүү юм байлээ гэж тэгжлээсэн. Танаа нутгийн бөхчүүд ч одоо хэр олон бид үлээ. Манайх ч ер нь бол дээр үеэсээ бол бүх гайгүй шүү дээ. Аюу шарслан гас эхлээд тэгээд одоо хүн болгон мэднэ гэх юм бол нөгөө сүхбат инээдэг үү? Тий, инээдэг. Гоё инээдэг. Тэгээд одоо арслан цолын нөхөж олгон олохгүй гэж яригцаар байгаа. Тэгээ баг олгосонгүй шиг л болж шүү. Байхгүй болсон болохоор бас ярих жоохон хүндэл юм билээ тий. Тэрнээс биш яг ингээ өөхтөөхөн судлахаар бас амар мундаг хүн. Тий. Бараг нэг том хөрөг нэвтрүүлэг болохоор тийм л юм билээ. Манайхан ч нөгөө ламын гэгэний нутаг гэдэг ер нь шарын шин ихтэй. Тэгээд дээр үе тэр одоо шашнтайгаа холбогдуулаад ч юм уу ер нь бөхчүүд нь ногоон зодог өмсдөг гэсэн юм лээ. Яг дангаараа. Тий. Яа ногоон зодог өмсдөг. Тэгээд шашнтайгаа холбож үздэг. Тий, тэгээд ер нь манай аймгийн бөхчүүд ногоон зодогт ингээд Боёонгорынхан гэж ер нь алдартай. Тэгээд дийлэнх нь аль нэг цолтой байх үедээ ногоон зодог шуудаг өмссөн л харагддаг. Тэгээд жамбаагаас айгүйх өмсдөг. нэг нэг юм ногоон өнгө оруулахтай юм шиг. Цэрэн татах начин гэж гутлаас байгаа шүү дээ. Тийм. Ногоон өнгө Ялгарч ийн гэж байгаа шүү тий. Одоо жоохон би хааг нь яриад байгаа байхгүй. Ядаргаад үү. жамбаа тэгш штэ. Энд ч одоо удамд нь юу байгаа л бүх байгаа юу? Тэрийн мэдгүй. Гэтэ ер нь бол хүн өөрөөрөө хөдөлмөрлж болдог гэдгийг амар сайн харуулдаг злөө. Ер нь л одоо гал мол дээр бэлтгэл хийж хахад тэгэл ингээл бөхчүүд дунд харж хахад ер нь тийм элдв ааш зам байхгүй. Тэгэл ямар ч хүнтэй яг ингээд хүн ясаар харьц чинь тэг бэлтгэлээ бүр амар сайн байдаг, шаргуу байдаг. Ер нь алдахгүй шүү. Бацар авах шиг амарч ирэх юм шүү. Тэг ер нь нэлээ хөдөлмөрч. Одоо нэр үнэхээр өөр элдв янз бүрийн юу байхгүй яг гарч явж. Харлаа. Дбаа хийвэл юу илээ. Юун дээр таслаач шоконд ороод өөр. Энэ эрэгтэй хүн чинь шилб гойтой болох гэж их зовд юм ба штэ. Цээж булчингаас илүү тий. Манай бөхчүүд тий бас л Тэр нөгөө Өвөр Монголын Төмөрбаатар гэдэг тэр мэрийг амар хөөрхөн гэл хийдсэн чинь ямар ч гоё явахгүй мэл шүү дээ. Өөрсдийнх нь барилдааны онцлог, хувцсных нь онцлог байгаа сте. Өмд өмсчдөг. хөлтөнд ордог үлээ тий. Өвөр монголчууд. Өвөр Монгол бөхчөнд 4 юугаараа 4 мөчөөр барилдаг гэсэн. хөл гар бухимдал болт юм шиг. 4 төрөл байгаа нь тий бас тэр чин дотор хахад Бүх юм гоё шууд байсан. Шалфас. манад орсон штэ хөөрхөн л өндөр залуу байлаа штэ хөөрхий. Царайлга гэж байна уу? Мэдг. Тийм харагдаж байна уу? Мэдгүй штэ. Тэ зураг авах бол зугаараа гэж юм бүсэхгүй. Арай штэ. Томоолно штэ бид хүч аим шиг хийж. Тэгэл ирж ярьслаа очоо дараагийнх нь нэвтрүүлэг дээр муулчлаа. Дараахан хөөрхөн залуу байлээ. Өстө өндөр залуу байлээ тий. Яа. Талын бор гэдэг шиг л биш үү? Тий. Жамбач амар бод. Тий. Бяртай юм уу? Тий. Сухат шиг ер нь жоохон өндөр юм шүү.
18 онд цэргийн арслан болсон. Жамбаач гэхдээ нөгөө ер нь бөхчүүд одоо энэ үндэснийхээ өв соёл тэгээд ингээ ер нь юмаа авч хадгалж үлдэхгүй бол гээд нөгөө өөрийнх нь санаа нь ийм одоо урд зүгийн одоо ийм нөлөө гэх юм уу орж ирээд манай үндэсний одоо бүх зүйлийг ер нь жоохон үгүйсгэх дээрэс нь одоо устдах аюулд орж байгаа шалтгаан нь бас ийм урд зүгийн нөлөө байгаа байх. Тийм болохоор бас аюул хичээж яг үндэснийхээ энэ өв соёлоор бахархаж өөрөө ингэж барилдаж энийг уламжлуулж үр хөвгтөдөө уламжлуулж авч одоо үлдэх сонирхолтой гэж ярьж илээ. Өөрс тэгээ явах те 18 онд цэргийн арслан цал авсан. Яг нөгөө нэг аймгийн начин цолтой айгу олон жил барилцсан. Тэгээд аймгийн начин цолноос дээшээгээ гарахгүй яг ингээд аймгийн наадам 5 он дээр ингээд дунах болгондоо ер нь амар шантардаг байсан гэж ярьдсан бэлээ өөрөө. Барилтмааргүй санагдчих шантрах үе айгүй их байдаг. Тэгэл тэр болгон дээр одоо зөндөө байсан л гэлдэг тийм ээ. Одоо тэгвэл бараг одоо энэ бүхээс ер нь бол ураж уцхаар орсон баха юм. Тийм. Одоо яал юунаас л тий. Одоо бол яг нэг улсын цолонд хөрөө хүртэл шантрахгүй л. Тэр олон жил тэгж дагуур дагаа нүч одоо сая бол улсын наадмаас бас жоохон амттайхан буцаад байгаа юм чинь тий. Шантрахгүй байсан. Улсын наадам дээр ч одоо ингээ улсын начны босгож 2 жил ингээ алдчихж байгаа хгүй яг 5-5 нар гарч ирээ. Тэг яг хав ер нь том цолтой бүхгүй аймгийн зовлон нь бас ер нь улсын наадам дээр айгүй харагддаг л да. Одоо том авраг гарслангууд ихтэй авраг гарслан заа ер нь ингээл том цолтой бүхчүүд ихтэй аймагуд ч юм бол атаглал 3-ын даван дээр нэг нь аваад 5-ын даван дээр нэг нь аваад өгчөж байгаа тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Дараа жил нэг зам болох ч гэсэн гэдэг юм. Манайх ч тийм байхгүй болохоор тэгэл тий. Чи удгийн батахын авцгахын нэлээ авцгахны лам билүү. Тэр шин. Жамбалтарч цаа ангил байж байгаа юм шиг санагдаад байгаа ч нэ. Энэ жил тэр улсын наадмын юун дээр энэ нөгөө содонтой байрлалцсан барилдаан дээр өөрөө ер нь бол цаг нь болоод барьц тавиулчлаа гэж ойлгоол тэгэл дуусаагүй байсан мэдэхгүй яасан юм бэлээ. Тэгээд хүмүүс содмыг аягүй буруутгаад байсан. Гэтэ өөрөө бол угаасаа яалтчгүй миний буруул гэдэлээ. Одоо тэгээд хойноос нь юм ярих гэсэн зүгштэй. Үгүй нэстэг. Хэдэн жилийн дараа юмд болох вэ? Энэ жил зам болно. Би тэгж боддог шүү. Ерөөл батар шиг. Тийм. Дараа жил би нэр жамбал дээр бүр үнэхээр сайн дэмжнэ. Нэрийг өөр хараа. Зэлбэрээ таастай. Миний өөр. Ахыг модельний захыг машгаал тасаа. Гэхдээ ямар л олигтой бичтэй ер нь сэтгэл зүй тий. Тэг хүүхдийн хэмж. Бүр яг аваа юу амл гэж бодсон юм шүү. Чадна гэж бодсон. Нэг хөлтэй. Энэ жил хэдтэй гэлээ? 14 мөрөтэй хаа хүүхд нь. Нэлээ 30 идэл 30 гарсан. Одоо 34 5 хавтал болов л үү. Бид нар одоо бүчүүдийн насыг ингэж хэлэхээ шууд хэлэхээ байсан. Багцаалж байгаа. Тийм багцаалж ярихгүй бол хамаа мэдээллийн хэлээд ийн гэд. Бодлоор тахтай. Яг мэдээллийн авахыг хүсэж байгаа бүхөө бичихгүй те. Эхнэр хөхтэй юу гэдэг. Утасны дугаар муугаартай. Ганц би бүхчүүд оруулах юм бол бүр тодорхой бичиж өгнө. Заач ганц би бүхчүүд чиж баг байдаг юм дөө. Жамбагийн эхнэр бас айгуу мундаг охин байдаг. Иргэжил тэгээд сайхан улсын цаланд хүрэх бахаа. Хурж хоо тэр үед нь өөрөөс нь очиж яриа авна. Хурж оруулаа да.